цусд сувг үзүүлж бай. (1961) онд олон зуун хятад иргэн Монголын цагдаа нарын хооронд аимшигтай зодон болсон тухай тэр үеийн хүмүүс болон цагдаагийн хамтууд ярьдаг. Энэхүү зодоо 1961 оны 5 дугаар сарын 21-нд Улаанбаатарын галт тэрэгний буудлын дээр болсон аж. Хэдэн 10 хятад хүн Монгол цагдаа нар шахтаж бэртэн олныг хамарсан ийм том зодон гарсан нь амгалан тайван 60-аад оныг үнэхээр зочроосон үйл явдал байлаа. Цагтаа хөдөлж чадаагүй галт тэрэгний хагархай цонхнууд цусаас авируулан явуулах Монгол цагдаа хятад хүмүүс энд тентгүй унсан чулуу шилний хагархай яг л их орны дайны фронтын талбар мэт үзэгдэж байжээ. Эхэндээ дугуйтай явган цоврон ирсээр вокзалын өмнөх талбайг пэг дүүргэсэн хятадууд ачааны 3 зээл 130 машинаар дүүрэн ирж десантаараа буусан нөхдөө хараад улам зоригжин хашгиралджээ. Тухайн үед Улаанбаатар хотод цэцэглэн хөгжиж байсан Пэйцай хэмээх хятад сургуулийн анги бүрээс хамгийн сайн сурлагатай биерхүү гэж шилэгдсэн өсвөрийн дайчидч мөн ачааны машинаар ирсэн гэдэг. Ингээд тэд малгайнуудад авхарлан өрөөд довтлогоонд бэлтгэж эхэлсэн байна. Яагаад ийм олон хятад эрс Монголын нутагт бослог гаргахаар шавааралдсан бэ гэвэл тухайн цагт хятадын үдирдэгч Маогийн дэвшүүлсэн зөвлөлтийн ревизионизмыг устгах уриалга гарч хоёр их коммунист гүрний хооронд ан цав гарсантай холбоотой байв. Айлч цагт зөвлөлтийн ахаа дагдаг байсан Монгол улс хятадын үзэл сурталын эсрэг аянд инхүү морцсноор хөрш орнуудын хагарал гаарч эцэстээ вокзалын зодонд хүргэсэн гэдэг. Пэйцай их сургуулийн сурагчдыг бүгд найрамдах Монгол ард улсын эсрэг өдөөн төрхөрсөн учраас багш Ван Зихан, Чен Лу, Зуагуй И нарыг Монголоос хөөн гаргах болсон тул тэднийг дэмжих гэж олон хятад цугларчээ. Тэр 3 багш сургуулийнхаа 40-од хүүхдийг удирдах тухайн үед гардаг байсан Монголын мэдээ сонины хаалгыг эвдэн орхоор завдаж самбарт гадаатай Монголын удирдагчдын гэрэл зураг руу нулимж дормжлон өдөөн хатгажээ. Ингэж байсаар тэд хамгийн ихэнд галт тэргийг саатуулсан байна. Хөөгдсөн 3-ыг үдхээр цугларсан хятадуудын дотор хятадын элчин сайдыг түр хамаарагч Лео Зиг гэгч дипломат ажилтнуудынхаа хамт очжээ. Засварлаг үзэлтэй монголчууд хятадын ард түмний шар үсийг ч гэмтэж чадахгүй гэсэн хятад ажилчдын даргын үг гал дээр тос нэмжээ. Яг тэр үед ардчилсан Солонгосын нэгэн томоохон сайд галт тэргээр нутаг буцахаар Монголын 20 гаруй цагдаагаар хамгаалуулан купенд орох үед хятадууд хашгиралдан дайрчээ. Тэд цөөхөн цагдаа гээрэн бүчиж аваад нүүрлүү нулимж малгайг нь авч шидснээ шууд зохиж эхэлсэн байна. Тухайн үед бороохой гэдгийг мэддэггүй байсан цагдаа нар тэдэнтэй улаан гараараа ач тач үзэлдсэн ч хүний олонд аргагүй л дийлдэжээ. Тиймээс хятадууд энд тэндгүй өстүүлж чирүүлж унсан цагдаа нарыг орилолдон өшгчиж дэвсэж гарчээ. Тэд бүр зүүгээр шивж хадаасаар хатгсан тул цагдаа нарын албаны хувцсанд орхноо салбайн урагдаж цус нүчтэйгээ хутгалдаж хүнд хөнгөн шархтсан байна. Ингэснээр Монголын жижигхэн вокзал дайны цагийн гардан тулааны талбар мэт болсон бөгөөд гар хоосон цагдаа нар хятадуудад зүгээр зогсож байгаа зодуулсангүй. Тэд мод чулуу зүү хадаасаар зэвсэглсэн хэдэн зуун хятадын өдөөс ан ман үзэлдсэн гэдэг. Ардчилсан Солонгосын сайдыг гаргаж өгсөн 20 орчим цагдаа аюулаас хамгаалахын цөөхөн ажилтан нэгэнт дийлэх нь тодорхой болсон тул нэмэгдэл хүч дуудулсан байна. Тиймээс айрын болон цагдаагийн том дарга нар яаралтай зөвлөлдөж хотод байрладаг бүх анги нэгтгэлийг төвшүүрийн дөхөөгоор байлдааны бэлэн байдалд оруулжээ. Төдөлгүй вокзалын зүг хэдэн машин дүүрэн цагдаа аюулаас хамгаалахынхан ардын армийн цэргүүд хүрлцэн ирснээс гадна гал командын машинууд хүртэл дөхөөгөө хангинуулан ирж ус цацхад бэлэн болжээ. Ингээд хятад монголчуудын хоорондох жинхэнэ гардан тулаан эхэлсэн байна. Гал командын машинаас цацсан усанд шалб норсон хятадууд давшгаа болоод угарахад тэдний ард талд байсан хятадын элчингийн ажилтнууд та нар нэгэн л зодон үзгсэн бол хизээж ухарч болохгүй гэж төрхирсэн гэдэг. Үүнтэй уялдаад Монголын офицерууд цэрэг цагдаагаа өндөр дуугаар командлах нь нин сүртэй байжээ. Гэвч Маогийн үзэл сурталт гүн автсан их хятадыг Монгол байтугай хөндөж чадахгүй гэж бүрэн итгэж зоригчсон хятадууд няцаж зүгтах шинж ёр байсангүй. Тиймээс ахлах офицерын давшаад гэсэн огцом дуугаар цэрэг цагдаа нар бүсдэлтэй хомин дайрчээ. Монголчуудад үүрч тонгороод хятадууд мөргөн ноцолдож зодолдож эхэлсэн бөгөөд сэлэм жадгүй л болохоос биш тэдний тулалдаан Чингис хааны сүн улсыг дайлаар морцсонтой нэн төстэй байж. Үүний улмаас жижигхэн талбай жигтүжрэн морилдон явуулах таснаас хийсэн их дуу чимээ цус нүж энд тэндгүй гулдаан хөвдөх бэрцэн хүмүүсээр дүүрчээ. Улаанбаатарын түргэн тусламжийн бүх машинууд шахтагсдыг эмнэлэг рүү зөөж байсан бөгөөд цэргийн зохион байгуулалттай өндөр сахилга баттай Монголын цагдаа армийнхан ирээвэр хураавар энгийн хятад иргэдийн гигнэг саниулан бутаргаж чадсан байна.
чулуугаар шидэж хэд хэдэн цагдаагийн дэлхийг хагалсан ПЦА сургуулийн сурагчид хамгийн түрүүнд бууж өгчээ. Тэд өршөө хэмээн хятадаар хашгирч гараа өргөн өвдөс хөрсөн бөгөөд баривчлагдагсдыг бүхээгтэй машин руу чихэж автомат буутай цэргүүд харгалзаж байсан байна. Байдал бишдэж дийлдэх нь гарцаагүй болмогц хятадууд тал тал тишээ бутран зогтсон хэдий ч цэрэг цагдаа нар тэднийг хөөн барьж гарыг нь мушгин номгодгожээ. Уг зодооныг удирдан санаачилсан хятадын элчин сайдын яамны 5 ажилтнч баривчлагдсан байна. Хятадын элчингийн нарийн бичгийн дарга Гөөшөө цэргийн аташе Жан Дэлийн Син Цайпин нарыг цагдсан цэргэлгийн дарга Ринцэн хорлоо удалгүй суллжээ. Баривчлагдсан бусад хятадууд нь жирийн ажилчид сурагчид байсан бөгөөд ихэнх нь 15-аас 21 насны залуучууд байж. Тэд уг хэрэг явдлын гол жанжин нь Монголд суугаа цэргийн аташе Жан Дэлийн гэж мэдүүлжээ. Мөн Маогийн үзэлд үнэнч хэд зүүнний улаан хамгаалагчдын бүлгийг ПЦА сургуулийн сурагчдаар бүрдүүлэн өдөөн хатах явуулга зохион байгуулсныг ч өчтцөхөөсөн байна. Жан Дэлийн нар нь уг зодооны тактикийг боловсруулахдаа бослоход оролцсон хүүхдүүдийг элчингийн байранд хүлээн авч цайлах хийсэн нь тогтоогджээ. Монголын эрх баригчид уруу татагдсан хүүхдүүдийг суллсан бөгөөд хамгийн идэвхтэй зодолдож цөөнгүй цагдааг шархтуулсан Жошу Вэн Офо хэмээх хоёр хятадд 5 жил хорих 1 жил засан хүмүүжүүлэх ял оногдуулсан гэдэг. Тэр хоёр эртний хятадын тулааны урлаг Уушуг гарамгаа эзэмшсэн дайчид байсан бөгөөд монголчуудын довтлогооныг хаан бултах, хөл гарын эзэгтэй хурдан цохил хийх зэрэгээрээ бусдаасаа илт ялгарч байжээ. Дайны сорив уул мөршингээс фронтын талбар мэт үлдсэн вокзалыг засч сэргээхэд баггүй хөрөнгө зарцуулсан байна. Харин цагаасаа хоцорч хөдөлсөн галт тэргийг Бээжинд баатруудаа өгтөн авч байгаа юм шиг л ёсол төгөлдөр өгдөжээ. Гэвч Бээжинд очсон тэр галт тэргээр ирсэн Солонгосын гадаад явдлын яамны орлогч сайдыг угтахаар очсон Монголын элчингийнхний хятадууд элдвээр давшилсан байгаа юм. Улмаар Бээжинд их Монголын элчин сайдын яамны үүдэнд олон мянган хүн зөвлөрч элчинд хүн нэвтрүүлэхгүй бүслэн хааж чулуу модоор шидлэн доромжилсан гэдэг. Мөн Маогийн үзэл сурталыг гадаад Монгол баатарлагаар нэвтрүүлж тэмцсэн 3 хятадыг Бээжингийн нэг бүдүүн дарга хүлээн авч уулзаад магтан сайшааж шагнасан гэдэг. Монцаме Синхуа агентлагууд ч өөр өөрсдийн үзэл сурталыг хэд дгүйлхэн магтаж нэг нь нөгөөгөө муулсан мэдээлэл цацжээ. Тухайн үед уг зодоонд оролцож явсан 60 гаруй насны Маахурын зэд агай өгүүлэхдээ өнөөгийн хүмүүс 61 оны тэр зодооны зөвхөн вокзал дээр болсон гэдэг ойлголттой байдаг юм билээ. Тийм биш ээ. Энэ зодооны гол цөмөн л вокзал дээр болсон юм. Гэхдээ энэ зодоонд голдуу манай цэрэг цагдаагийнхан оролцсон. Харин Улаанбаатар хотын зартай хулиганууд тэргүүлсэн зодоон бол Арслантай гүүрнээс эхлээд баруун дөрвөн зам хүртэл үргэлжилж байсан юм. Би тэр үед дөнгөжл 90 цент хүрэх аядаж байлаа. Нэг өдөр гэртээ хэвтэж байтал хорооны зохицуулагч нар цагаан хоолойгоор 18-аас 30 насны залуучууд яаралтай хороон дээр ирнэ үү гэж зарлаад байхаар нь сониучрахад яваад очтол хятадуудын өдүүлсэн зодоонд дайчлагдчихдаг байгаа. Эхлээд биднийг хамгаалагч зохицуулагч маягаар авч явсан юм. Төдөлгүй дээрээс Төв шуудангийн урд Хятад Монгол иргэд хоорондоо зодолдож байна. Очиж зохицуул гэсэн тушаал ирсэн. Бидний тэнд яваад очтол яг л хар зах дээр байгаа юм шиг олон хүн шаагилтан зодолдож байлаа. Толгой дархиа хагалуулж цус нүчтэйгээ холилдсон хүмүүс байдгаараа улайрчхаад л нүдэлдэж байсан. Бидний дэргэд 2 монгол залуу нэг хятадыг элбэн зодож байхаар нь болиулах гэтэл цаанаас нь гартаа мод барьсан нэг хятад гарч ирээд биднийг цохих гээд хөөсөн. Тэгээд нэг л мэдхэд бид өөрсдөө зодоонд хутгалдаад орчихсан байлаа. Хятадууд их олоолаа байсан. Дам барилгын хятад ажилчид байсан болохоор гартаа мод, тоосох, хүрц сүх барьчихсан байсан. Энэ үед цагдаа цэргийнхэн вокзал дээр хятадуудтай ширүүхэн үзэлсэж байсан болохоор мань мэтэн зохицуулагч болж дээшээ дэвшсэн хэрэг л дээ. Энэхүү зодооны талаар одоо ярьж бичих хүн ховордож дээ. 70-80-ад оны 40 мянгатын хулиганууд тэр үед нь ялах хүүхдүүд байсан болохоор юу ч мэдэхгүй л дээ. Ер нь 61 оны хятад монголчуудын зодоонд Улаанбаатарын хулиганууд улсаа төлөөлж зодтолсон гэж хэлж болно шүү. Улс төрийн нарийн шалтгааныг нь мань мэтийн хулиган яаж ч мэдэх вүлээ. Гэхдээ зориуд өдөөнд төрхирсэн байж мэдэх янз бүрийн яриа зөндөөнийг сонсч байлаа. Тэр зодооны дараа намын төвгөөрөө хуралдаад хятадуудыг Монголоос албатан гаргаж нутаг буцаасан. Тийм болоод ч тэрүү тухайн үед төр засгийн удирдлага хятадуудыг Монголоос гаргахын тулд вокзалын зодооныг зориуд өдөөсөн гэсэн яриа гарч байлаа. Уг нь вокзалын зодооныг манай цагдаа зэргийнхэн тэр даруйдан тасн зогсох бүрэн боломж байсан юм билээ. Гэтэл тэд зориуд хятадуудыг өдөн дэвргээд зодолдсон байдаг. Яг л 2008 оны 7 сарын 1-ний үеийн самон шиг. Тэгээд зодоон болсны маргааш хотын хулиганууд зодооныг өдөөсөн гэдэг яриад игдэж цагдаа зэргийнхэн өөрсдөө нэр цэвэр үлдэж байлаа. Муу нэртэй луу данстай хотын хулиганууд хамаг буруугийн нуруунд дээрээ өрсөн. Тэгсэн хэрнээ төр засаг ганц ч хулиганыг яллаж шийтгэхгүй. Ингээд бодоход хулигануудыг ерөөсөө л халахвч маягаар ашигласан байгаа биз. Тэр үед хорон дарга хийж байсан манай нэг хамаатан 61 оны хятад монголчуудын зодооныг дээрээс зөрөөд зохион байгуулсан юм.
Зодон болохын урд өдөр Сүхбаатарын районы намын хорооны дарга над руу уцтаад маргааш хороон дээрээ 18-аас 30 насны 50 гаруй хүнийг цуглуулах хэрэгтэй. Нэг томоохон ажиллагаа болох байх гэж үүрэгдэж байлаа. Ээж маргааш нь хэлсэн ёсоор нь 30 гаруй залууг цуглуулсан боловч шууд Зодонд дайчлагдсан гэж ярьдаг байлаа. Ер нь хятадуудын Яман омгийг төр засгийн эрхмүүд зориуд хөдөлгсөн байж мэдэх юм шүү. Тэгээд ч тэр Зодон хятадуудыг Монголоос хөөж гаргах томоохон шалтгаан болсон байх гэсэн юм. Мөн тухайн үед хулгайн явсан шар Мэгэ гихч ирэх үүрнэгтэй. Хотын хулгаанууд оролцсон Зодон жаахууд ихсгээгээд намжсан. Харин вокзал дээр өрнсөн цагдаа зэрэгийнхэн оролцсон Зодон ёстой нүсэр юм болсон. Төв шуудангийн урд талд өрнсөн Зодон дуусмагц хүмүүс вокзал дээр зэрэг цагдаагийнхан ирчихсэн ёстой амар Зодон болж байна гэж ярьцгаагаад бүгд л тэр зэг рүү хуйларцгаасан. Ер нь хүн гэдэг амтан чинь Зодонуудын харж таашаал авах их дуртай байдаг шүү дээ. Бидний вокзал дээр очиход үнэхээр амар юм болж байсан. Толгойд чингэлтэй хайластын хучаанууд вокзал дээр Зодон болж байгааг сонсцоход ачааны машины дэвшин дээр бөөнөөрөө сууж ирээд шууд Зодонд оролцож байлаа. Гартаа бүгд л нэг мод барьчихсан, зарим нь хөрөө өсөх барьчихсан ч байх шиг. Үүнийг харсан хотын хулгайнууд бас яаж зүгээр байх билээ дээ. Зүгээр байхдаа хоорондоо зодолдоод байдаг хүмүүс чинь билээхэн Зодон гараад ирэхээр ёстой алалцсан үстэй. Хизээнээсээ муу нэртэй Чижан лувсанд орж торгон төдөв хогийн жамбал нарын бүлэг тэр чигээрээ Зодонд оролцсон. Тэр үеийн хотын хулгайнууд хэний ч шахалтгүйгээр үүргээ нэр төртэй гүйцэтгсэн юм шүү. Шаардлагатай үед эх орныхон төлөө аим хайргүй тулалдах хүмүүс байлаа. Тухайн үед 70-80-аад оны 40 мянгатын атманууд сургаггүй байлаа шүү дээ. Ер нь би 70-80-аад оныхныг нялцгаар амьтад гэж боддог. Эдний дунд ирийнхэн чадлаар биш, дуу хөгжмөөрөө, хувцас хунараараа, уран панаалаараа, сүр дүүлянаараа, нүүр царайгаараа тодорсон хүн олон байдаг юм. Бидний үеийнхэн бол арслан шиг сүр дүүлянаар биш, бар шиг ир чадлаараа атмаа болж байлаа. Тэр үед армийн генерал Батын доржийн хамаатан Баян булаг нэг том багшийн хүү хашгүй нар яг л бар шиг ир чадлаараа эд мандаж байлаа. Тэр үеийн цэргүүд Улаанбаатар хотод дайн болж байгааг нь тэгсэн мөртлөө дарганаар буу зэвсэг авахулсангүй ямар сони юм бэ гэж ярьж байсан гэдэг. Буу зэвсэг авахулах юм бол жинхэнэ дайн болно шүү дээ. Оройхон хэрд Улаанбаатарын жижигхэн вокзал цэрэг цагдаагаар дүүрсэн. Гал командын машинууд ус цацхад шалд норсон хятадууд аргагүй ирэхэд тухарч байлаа. Тэгтэл цаанаас нь хятадын элчингийн ажилтнууд дайраад бай гэж тушааж байсан гэдэг. Зодон болсны дараа хүмүүс энэ тухай үлгэр домог шиг л юм ярьдаг байлаа. Ямар сайн дал торгон төдөв гэдэг хулиган Зодон болсны дараа надтай таарлаад хятадуудад болоо болтлоо зохиулсан нүдмээ одоо л нэг юм харахтайгаа болж байна. Ингэж зодолсныхаа хүчинд би төр засгаас тусан гавьяаны одонгоо шагнуулсан шүү дээ гэж дамшиглаж байлаа гэж өгүүлсэн юм. 1961 оны энэхүү нүсэр Зодон нь Хятад Монголын ард түмний хоорондох дайсагнал биш, хоёр улсын төр засгийн тухайн үеийн бодлого, үзэл сурталтай холбоотой байж Оросын хэд коммунист үзлийн түлхэрэлтээр Хятад Монгол хоёр хэмхэрдлээ балбалцсан түүх ийм буюу